Бидний хэлд заншснаар 100 айл буюу барилгын материалын захын хажууханд харааны бэрхшээлтийн хүүхдийн 116 дугаар тусгай сургууль байрладаг. Бид дэлхийн цагаан таягтны өдрийг тохиолдуулан тус сургуулийг зорж 10 А ангийн сурагч Алтан Соёмбын сайхан цэцэгтэй уулзсан юм а. Сайхан цэцэг номыг сонсож, номоор л ертөнцийг харж чаддаг учраас ухаан санаа цэцэн цэлмэг хэрсүү болжээ. Ингээд түүний яриаг хүргэе. Намайг сайхан цэцэг гэдэг. Би харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн 10 ангид суралцдаг. Тэгээд яг энэ цагаан таягтны өдрөөгөө тэмдэглэлтэй тэнцээ сууж ин сургуультаас 1-р ангиас суралцсан. Тэгээ Wesley монголчууд шоунд ороод тодорхой хэмжээгээр бас өөрийгөө танилцуулсан гэж бас бодож байна. Тийм хүмүүс айгүй мэдэх хаа. Ер нь бол дуулах их дуртай бах. Тэгээ мөрөөдөл чинь яг юу вэ? Тийм дуулах дуртай би 5 настайгаас хойш дуулж исэн. Мөрөөдөл эх орондоо эрэхтэй, хараагүй хүмүүстэй эрэхтэй, тийм сайн л мэрэгчлээ хүн болохыг хүсэж байна. Гэхдээ яг ямар мэрэгчлийг мэдэхгүй, хотлыг бодох хэрэгтэй, аль мэрэгчлээ хэрэгцээтэй гэдэг ч юм уу. Аль мэрэгчлийг би сонгох юм бол илүү хараагүй хүмүүстэй тустай байна гэдэг ч юм уу. Тэр талаасаа бодож байгаад тийм л гоё мэрэгчтэй болоод ажиллахыг мөрөөддөг шүү дээ. Чамаагаас их ном уншдаг гэж сонссон тийм ээ. Тэгээд ер нь одоо яг ямар төрлийн ном хөвчлэн сонгож уншиж, номноос бас яг тэр ертөнцийг харахтай нүд бас яг ертөнцийг харах тэр үзлээ олж авах тий. Бүх төрлийн ном гэдэг чинь түүхэн ном, уран зохиолын ингээл номыг бол би голох дурггүй. Ямар ч ном байсан тэр бол хүний хүч хөдөлмөрийг гаргаж бий болсон тийм ном. Тэгээд мэдээж ном уншихаар би одоо Франц руу явж үзээгүй хүнтэй. Гэхдээ би нэг ном унших юм бол яг тэр Францад очсон юм шиг тийм мэдрэмжийг төрдөг. Тэгэхээр гадаад төрснөөс холбоход номыг их тос олдог учраас тодорхой хэмжээгээр номыг уншихыг бол айгүй хэрэгэлдэг. Гэхдээ би ганцаараа нэг их ном уншдаг биш л ер нь хараагүй хүмүүс ихэвчлэн бүгдээрээ айгүй сайн ном уншдаг. Тэгжиж л баг амьдарч байгаа учраас тий. Барайл ном уншдаг тий. Сонсдог ном, барайл ном гэл янз бүрийн ном байх л та. За цагаан таягтны өдрийг тохиолдуулаад бас одоо хүмүүст юу гэж хэлмээр байна. Одоо жишээлбэл хүн ингээд нөгөө хараагүй байж үзээгүй болохоор тэр хүмүүсийн зовлон бас нэг сайн мэдхгүй байж магадгүй те. Магадгүй одоо ингээд юу гэдэг таягтаа ингээд хараагүй хараамтаа хүн явж ивэл бас яагаасай те ямар байгаасай гэж та нар хүсэж дээ. Тэр хүслээ бас ингээд хүн хараагүй болж чадыг үл чадна шүү дээ. Юу гэдэг чинь манай агш нэг тэгжээс ахгүй юу? Хараагүй болж үзнэ гэд. Тэгээ яаж гисэн чинь нүдэ багаад хүмүүс энэ төр арилгадаг ч юм уу те. Ир тишээ таягаар явдаг ч юм уу. Тэгвэл бидний цавлаг хүмүүс ойлгох хаа. Ер нь тэгээ туршаад үзчихгүй төгөхгүй. Нэг туршаад үзэхэд бол гайгүй л гэдэг юм шиг лээ. Тэгээд ер нь бол таягтай хүмүүс явж гин те. Тэг жоох юм бол жолооч нартай гоё зүгээр л хэлээ л да. Битгий таягийн дайрчаараа тэр чинь бас айгүй ховор үнэтэй. Тэгээд тэр таяггүй бол бид нар чинь тэгээ явж чадахгүй гэсэн үг шүү дээ. Бидрийг баг хөлийг ингээд тайрчж байгаатай ч юм уу нүдийг соголж байгаатай ч юм адилхан. Тийм болохоор гоё таягтай хүн явж явах юм бол гоё зай тавьж өгдөг ч юм уу. Явган явж байгаа хүмүүс ч гэсэн жоохон замаас нь холдож өгдөг ч юм уу те. Тэгэхгүй бол таягтай явж байгаа л нэг хүнийг мөрөгчөнгүүд албаар ингээд мөрөгцөн юм шиг ажилладаг хүмүүсээс байдаг шүү дээ. Тэрийг гоё ойлгоод нэг нэгэндээ гоё дэм болоод гоё эвтэй нэртэй хүмүүс гоё шүү дээ. Харааны бэрхшээлтэй хүмүүсийг өрөвдөж юм уу хөөрхөлж харах хэрэггүй. Харин ч тэд зарим эрүүл хэрнээ ном уншдаггүй, амьдралын зориггүй хүмүүсээс илүү гайхалтай чадвартай байхад би зүгээр л гудамд явж байхад нь чимээгүйхэн зам тавьж өгөөд тэдний цагаан таягийг хүндэтгэж байгаарай. Light News мэдээллээ.